За hi guys, энэ удаагийн бичлэгээр өмнөх бичлэгийнхээ part 2-ыг хийхээр боллоо. 3 жилийн дараа Шарлотыг илсүүлсэний дараа Дид командлагчид 6 дугаар дүүрэгтээ дайн эхлүүлв. Ревнийг тэргүүн игнэн рүү байнга илгээдэг байсан ба гэртээ босож ирэхэд нь Ариас түүнийг тосож аваад бүгд 9 минут ирсэнд баярлан тулаан хэрхэн өрснгийг асуулаа. Ревен тэд ялалт байгуулсан хэдий ч тулааны талбарт жинхэнэ од нь гүнж буюу манай Шарлот байсан гэж хариулв. Харин Шарлот үнэхээр хөгжсөн хүчрхэг шидтэн болсон байлаа. Ариас Шарлотыг баяртайгаар ухтаж авав. Тэрээр тулааны талбарт гарснаас хойш бүх дайсны хэлбэрхэн ялж Лоуэнтийн гэр бүлийн дүлт хүн чимээг цолыг хүрсэн юм. Түүний ачаар шидтний хорон Ревнээр өдөртүүлсэн явган цэргийн хорооноос дутгааргүй онцгорч байв. Ганцхан гоц авьяасны ямар их өөрчлөлт авчирсныг эндээс харж болно. Мөн энэ үед Ариас одоо хоёр ихрийн ах болсон байлаа. Кэрез гэх хүн онцгой ур чадвартай бол Ренч мөн адил сайн үзүүлэлттэй байв. Яг тэр үед Риц Ламберийг нүүж ирсэн анчдын гэр бүлээс нэгэн шинэ авьяастай олсон болтой гэж Ариас хэлнэ. Тэр хоёр ах トゥ өндөр ур чадалтайгаар алдартай байсан тул Ариас цаг алдалгүй шууд тийшээ хөтлөлөө. Шарлот тэднийг хаашаа явах гэж байгааг нь асуухад Ариас төвс нэр дэвшигчдийг олсон тул араас нь явах гэж байна гэлээ. Шарлот амралтын өдрөө далимдуулан тэдэнтэй хамт явахаар шийдэв. Гэвч Риц түүнтэй маргалдаж чамаас болоод бид удаан явж байна, морч унч чадахгүй гай болсоор байна гэж үглэв. Цааш явах замдаа тэд хоёр ах トゥ угийн зэрлэг гахааг төвхүүхэн ангнаж байгааг хараад тэднийг анзаар өгөөдөө уучлалтгав. Ариас энэ боломжийг ашиглан ур чадвараа шалгаж үзэхэд хоёулангийнх нь үзүүлэлт маш сайн байлаа. Том нь харваагаараа ая зэрэгэлтэй, нөгөөх нь явган цэргийн эй зэрэгэлтэйгээс гадна ур чадварын үзүүлэлтүүд нь гайхалтай байв. Тэднээс өөд юу хийж байгааг нь асуухад Ариас нэгэн тусгуух гэсэн юм гэж хариулв. Ах トゥ хоёр тэднийг гэртээ дагуулж очиход тэднийг маш сайхан хүлээж авлаа. Хөвгүүдийн эцэг үүнээс илүүгээр дайлж чадахгүй дэ үлцэл өгчнө. Гэвч Шарлот цаг алдалгүй хоолыг ховдоглож эхлэх бөгөөд Ариас эцэгт нь санаа зоволт өгөж хэлнэ. Шарлот хоолыг маш ихээр идэх бөгөөд ах トゥ усийн нэгэн саяхан агалсан зэрлэг гахаа болохыг хэлнэ. Харин Риц Шарлотыг соёлтой байгааг сануулв. Эцэг нь ноёны хүүг инхүү даруухан овоохоод ямар хэрэгээр морилсныг асуухад Ариас хоёр хүүг хоёуланг нь Лоуэнтийн гэр бүлийн цэрэг болох хүсэлтэй байгаагаа хэлв. Энэ нь эцэг болон хөвгүүдийг маш их баярлуулав. Ариас хоёуланд нь насар их авьяас байгааг тодорхой хэлэх бөгөөд Риц ч мөн эзнийгээ авьяаслаг хүмүүсийг таних гайхалтай нүдтэй гэдгийг баталж өгнө. Гатос Маркос хоёр үргэлж цэрэг болохыг мөрөөддөг тул маш их додолж байлаа. Эцэг нь тэдэнтэй чацуу шахам Рассел гэх өөр нэг хүүгийн талаар дурсав. Ариасыг дахиад хүүтэй юм уу гэж асуух яг тэр үед хүү өрөөнөөсөө сэмхэн гарахыг Шарлот ажиглав. Эцэг нь Расселийг нөгөө хоёртойгоо харьцуулахад жаахан арчаагүй гэж хэлэх бөгөөд Ариас түүнийг илүү наривчлан ажиглаж эхэлнэ. Шарлот тэр талаа идэж байсан бяцхан болгон биш үү гэж сэтгэгдэл хэлв. Эцэг нь хүүгээ нууцаар гарч ирээд зочдод мэд хүргээгүйт ч бухимдана. Бусд нь түүний үс ах нарынхаасаа тис өөр байгааг анзаарна. Ариас түүний үзүүлэлтүүдийг хараад дөнгөж 5 настай атлаа Рассел эс зэрэглэлийн стратегч байгаад маш их чичирдэв. Тэрээр 3 төрлийн өндөр түвшний ур чадвартай бөгөөд бусд нь ч маш сайн байлаа. Түгэрч орохгүй түүний оюун ухааны түвшин 109 байв. Ариас ийм авьяас байдагт итгэж ядан түүнийг агуу Карио Куродо шиг хүн байж магадгүй гэж бодов. Сморфордод хинч түүнийг гүйцэхгүй, зарим нэг сул үзүүлэлттэй байсан ч гэсэн. Энэ нь түүний дөнгөж хүүхэд байгаатай холбоотой. Харин бэлтгэл хийвэл түүний ирээдүй гэрэлтэн гэдгийг Ариас мэдэж байлаа. Эцэг нь Ариасаас уучлалт гуйж ах нараас нь ялгаатай тэр жаахан болох гэдгийг хэлв. Гэвч Ариас түүнийг таслан Расселийг өөрийнхөө туслах болохыг хүсэж байгаагаа хэлв. Эцэг нь үүнийг сайн санаа биш гэж үзэн татгалзав. Гисэн хэдий ч Ариас түүнийг буруу бодож байна гэд Расселээс өөрсдөө хамт явахыг хүсэж байгаа эсэхийг асуув. Гэвч хүү толгоогоо удаалхан энэ нь би танд зарагдана гэсэн үг үү гэж асууна. Ариас түүнд асар их авьяас бий гэдгийг мэдэж байсан тул тийм гэж хариулв. Гисэн хэдий ч Рассел эн чин тулалдана гэсэн үг шүү дээ хэмээн хариулаад тэднийг өөрийг нь шуламжиг царайлж мүлжинэ гэж хэлж байгаагаар төсөөлөн үйлч эхлэв. Тэгээд тэр өөхөх учраас хүсэхгүй байна гэлээ. Эцэг нь залуу эзэн Ариастай ингэж ярьсныхан төлөө түүнийг зэмлсэн ч улчгар хүү зүхтаад явчихав. Энэ хооронд Ариас тэд хэдийнэ 3 чуудаа дараалан түүнээс татгалзлаа гэж бодно. Риц үүнийг өмнөхөөсөө арай өөр байсан гэд гэхдээ Шарлотыг үнэхээр ядаргатай байсныг дурсав. Эцэг нь Ариасаас уучлалт гуйсан боловч ах нартай найзуулахад тойрхон бас маш ичимхий учраас хүүгээ зөвшөөрөхгүй байх гэж имэж байв. Эцэг нь хүүгийнхээ ээжийг 2 жилийн өмнө өөд болсон. Тэр цагаас хойш хүүн өрөөндө төгжигдэн амьдрах болсон тухай хуучлалаа. Мөн түүний насан дээр анчтын хүү мод хагалж нумаар харууд сурч байх ёстой атал тэр зөвхөн ганцаардмал байдлыг сонгодог. Хэрвээ ингээд амьдрахад хүртэл хэцүү байгаа юм чинь түүнийг тулааны талбарт төсөөлж чадахгүй гэлээ. Гэвч Ариас Расселийн авьяас ах нар шигээ цэрэг болоход оршихгүй. Түүний хүүгийн авьяас нь оюун ухаандаа байгаа юм. Рассел стратегч болохоор төрсөн хүн гэж хариуллаа. Эцэг нь түүнийг үнэхээр үргэлж маш ухаантай байсан гэж хэлэх бөгөөд Ариас түүнийг дахин нэг удаа илсүүлэхийг оролдоно гэв. Өрөөнд нь ороход Рассел цоцсон ч Ариас өмнө хэлсэн үгнийхээ төлөө уучлалтгүйв. Тэрээр Расселийн гартаа барьсан номыг анзаарч ном унших дуртай эсэхийг нь асуулаа.
Хүү тийм ээ гэж хариулаад ээж нь түүнийг баг байхад уншиж өгдөг байсныг хуучлан өөрөө бүх зүйлийг муу хийдэгч ном унших үед тэр бүх муухай зүйл мартагддаг гэж хэлв. Арес түүнээс гэрийнхэн номын сангаар зочлохыг хүсэж байгаа эсэхийг асуусан ч Райзел хэрвээ зөвшөөрвөл тэдний тушаасан бүхнийг хийхэд хүрнэ гэж бодон татгалзав. Арес тийм бишээ, түүнийг зүгээр л номонд дуртай юм болов уу гэж бодоод санал болгосон гэж хариулав. Райзел эцэст нь зөвшөөрч ямар нэгэн хачин зүйл хийхийг албадахгүй байх нөхцөлтэйгээр зөвшөөрөв. Түүнээс гадна хэрвээ ганцаараа үлдвэл үхэж магадгүй гэж бодсон учраас ах нар нь ч мөн түүнтэй хамт яв. Харшид ирээд Райзел нүрийг нь зүгээр л долоож байгаа нохойг мангас гэж дуудан үйлч эхлэв. Гатос Маркос хоёр харшийн хэмжээг хараад гайхширсан бөгөөд Арес ирээд тэд хүсвэл хуаран руу дагуулж явж болно гэлээ. Тэрээр Шарлотыг шидэдний хорооны ахлагч болохыг танилцуулав. Шарлот ихэндээ тэдний дагуулж явахаас татгалзсан боловч ах トゥ хоёр охин хүн цэрэг удирдах байгааг нь үнэхээр гайхалтай гэж хэлсний дараа бодлоо өөрчлөн тэдэнтэй хамт явлаа. Энэ хооронд бяцхан улчгар хүү ах нарыгаа түүнийг ганцаараа нь битгий үлдээгэж гэж гуйж байв. Номын зан дэрхэд Райзел үнэхээр биширсэн байлаа. Харин Арес хичээлдээ явах хэрэгтэй болсон тул түүнтэй салах ёс хийж Ризтэй үлдээгээд явлаа. Хэсэг хугацааны дараа Арес унтаж орхисон бөгөөд сэрэнгүүтээ Райзелийг яваад өгсөн байх вэ гэж айн зочиж босов. Номын санд ороод тэд Ризээс асуухад Риз Райзелийг маш их ном уншснаас болоод ядарч унтсан гэж хариулав. Тэрээр Райзел мэдгүй үгийг нь зааж өгөхгүй тэр даруй цээжлээд түүнээсээ ургуулan бодож ойлголтоо улам бүр гүнзгийрүүлж байсан гэдгийг хэлв. Арес ур чадвараа ашиглаж үзгээд дөнгөж хэдхэн цаг өнгөрсөн байтал түүний оюун ухаан маш хурдан нэмэгдэж байгааг анзаарав. Яг тэр үед ах нар нь түүнийг хайж ирээд унтаж байгааг нь харав. Райзел уншиж чаддгүй байсан болохоор тэд маш их гайхаж Арес үнэхээр уншиж чаддгүй байсан юм уу гэж асуухад тэд тийм ээ гэж баталлаа. Ээж нь тэдэд уншиж өгдөг байсан ч анчтад унших хэрэгцээ байдаггүй тул тэд хизээч сураагүй ажээ. Яг тэр үед Райзел сэрж Арес түүнээс яаж уншиж сурсныг нь асуулаа. Райзел баг байхад нь ээж нь уншиж өгдөг байсан тул ээжийнхээ хэлсэн үгийг бичигдсэн зүйлтэй нь холбож ойлгосноор би та сурсан гэж хариулав. Ах нь түүнийг дөнгөж 3 настай байхад ээжийнхээ уншиж байсан номыг санаж байгааг мэдээд маш их гайхсан боловч Райзел төрсөн цагаас хойш бүх зүйлээ сандаг гэж хэлв. Арес түүнийг ганцаараа уншиж сурсанд гүнзгий биширч ийм авиасыг өргөдүүлж болохгүй гэдгээ ойлголоо. Үүний дараа Арес ах нараас нь гэр бүлийнхэнтэй Райзелийн энэ асар их авиасыг хэрхэн харуулж болохыг асуухад Риз түүнийг бас ан хийхэд тусалж чадна гэдгийг харуулъя гэж санал болгов. Тэгээд тэд цугларч өөр төвүүдэд ан хийхдээ занг ашигладаг тухай тайлбарлав. Маркос Гатос хоёр амьтад маш хурдан бөгөөд ухаантай тул зангаар барих боломжгүй гэв. Гэвч Арес хүч чадал тэсвэр хатуужил бол хүний цор ганц зэвсэг биш. Жигэн зэвсэг бол тарих хэрвээ түүнийг ашиглан занг бүтээвэл аав чинь чамайг гарцаагүй илүү ихээр үнэлэх болно гэж Райзел тайлбарллаа. Райзел өөртөө итгэлгүй байсан ч ах нар нь түүнийг орлоод үцгийг урамшуулан шаардлагатай бүх зүйл дээр дэмжихээ хамлав. Тэд аавыгаа гайшруулахыг хүссэн бөгөөд дүүгээрээ маш их бахархаж байлаа. Эрен туунд улам бүр итгэл нэмж гэр бүлдээ хэрэгтэй хүн байхыг хүссэн юм. Хэсэг хугацааны дараа эцэг нь энэ юу вэ гэж асуулаа. Маркос түүнийг доторхыг нь илүү сайн харахыг хүсв. Ороод хартал тэнд баригдсан олзны хэмжээнд эцэг нь маш их гайхаж тэд үүнийг Райзелийн хийсэн занг гэж хэллээ. Райзел энэ талаар хэсэг хугацаанд бодож байсан ч ах нар нь цэрэг болохоор явчихвал өөрөө ганцаар ан хийх хэрэгтэй болно гэж тайлбарлав. Тэгээд тэр эдгээр амьтад шар өнгөнд татагддаг тухай номноос уншсан бөгөөд амьтдыг татахын тулд орцыг нь шар өнгөөр боджээ. Хүн бол үүнд унахгүй, гэхдээ ямар ч амьтан баригдаж болох байв. Маркос энэ бүгд бишгээд Райзел мөн урамлыг ашигласныг харуулв. Тэрээр эдгээр урамл нь эмэгчин болон үр төлийг үргээж занганд орохоос сэргэлдэг тухай уншжээ. Гэхдээ өрчсөн сэргэлэг үүднээс тэдгээр амьтад нь маш хурдан үрждэг тул бяцхан үр төлөвтөнд зугтаж чадах жижиг гарцуудыг бас байрлуулсан байв. Учир нь үр төлийг нь хүртэл барьж чухал эцэстээ тэд устж үгүй болох эрсдэлтэй юм. Аав нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах дуртай гэдгийг мэддэг тул энэхүү хийсэн ба дараа нь бардам загнасан мэд харагцсандаа уучлахгүй. Гисэн хэдий ч аав нь хөвгөөдөө Райзелийг өөрсдөө хамт дагуулад яв гэж хэлв. Тэр үнийг маш хүйтэн хөндөгөөр хэлээд Аресээс Райзелийг аваад явахыг хүсээд хүүгийнхээ авьяас чадварыг огт тоолгүйгээр орхиод явв. Райзел аавгаа өөрийг нь үзэн яддаг юм гэж бодон маш их гуниглалаа. Тэр явж эхлэх үед Арес хаашаа явж байгааг нь асуув. Райзел гэрээсээ хөөгцөн болохоор дахиж энд байж чадахгүй гэлээ. Гэвч Арес үгүй дээ, чи өнөөш нь аавтаа үлдэх хэрэгтэй. Түүнд өөрийн гэсэн шалтгаан байгаа байх гэж хариуллаа. Шөнө нь Райзел ээж түүнийг төрүүлсний дараахан өвдөж аав нь түүнийг үзэн ядаж эхэлсэн тухай хуульчлав. Аав нь түүнийг ээжийнхээ үхэлд бороотой гэж итгэдэг бөгөөд тиймээс ээжийг нь нас барсан өдрөөр өрөөндөө өөрийгөө тусгарладаг байжээ. Райзел ээжийнхээ үхэлд өөрийгөө буруутгаж гэр бүлийнхэнтэй ч тусалж чадаагүйтэй готрон бүр хизээж төрөхгүй л байх минь яавдаа хэмээн хүсгэд хүрв. Яг тэр үед тэр нэгэн чимээ сонсож аав болон ах нар нь байшингийн дээвэр дээр байгааг олж мэдэв.
Ах нар нь аавдаа сайн зэрэг болж түүгээр бахархуулах болно гэж хэлээд хундаг тулгасныхаа дараа Расселийн занг үнэхээр гайхалтай байсан байтал яагаад түүнтэй тэгж харьцсныг нь асуулаа. Гэвч аав нь энэ бүхнийг мэдэж байгаа гэдгээ мөн Рассел өөрийг нь үзэн ядах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэрээр хүүгийн авис чадварыг хизээж харж чаддгүй байснаа зөвхөн түүний хийж чадахгүй зүйлд нь л анхаарлаа төвлөрүүлж байснаа хүлээн зөвшөөрч төрсөн хүүгийнхээ нөөц бололцоог анзааралгүй тийм муухай харьцаж байсандаа маш их харамсаж байлаа. Тэр өөрийгөө эцэг хүний хувьд арчаагүй амтан гээд хүүгийнхээ авьяас тод гэрэлтэн гялалцах өөр газар үлдсэн амьдралаа өнгөрүүлээсэй гэж хүсэж байгаагаа хэлв. Рассел яг л ээжигээ элдэг бөгөөд өөрөөсөө илүүтэй үргэлж түүнд л санаа зовдөг байсан гэж аав нь хэлв. Хүүгээ явуулах цорын ганц арга бол хүүгээрээ өөрийгөө үзэн ядуулах явдал байсан бөгөөд ингэж байж л тэр өөрийн хийсэн бүхнээ цайруулж чадна гэж боджээ. Тэгээд тэр өөрөө эцэг хүний үргийг биелүүлж чадаагүй тул өөрийнхөө оронд дүүгээ дэмжиж явахыг босод хөвгүүдээсээ гуйгаад тэднийг ямар их хайрладаг шигээр Расселч мөн тэгж их хайртайгаа хэлв. Рассел эцгийнхээ энэ бүхэн үнэн сэтгэлийн үгийг сонсож маргааш найраас тэднийг авахар ирлээ. Эцэг найраасаас тэдэнд сайн анхаарч өгөхийг хүссэн ба үүний дараа Расселч мөн хамт явах болсноо зарлав. Арис хэрвээ тэр явбал аавтайгаа уулзахгүй их удан шүү гэхэд Рассел үүнийг мэдэж байгаа гэж хариулв. Энэ хооронд аав нь мод агалахаар явах ба явахаас өмнө Рассел эцгээгээ хизээж үдэн ядаж чадахгүйгээ хэлв. Тэр өөрийгөө сул дорой ан хийж чаддгүй, гэртээ тусалж байгаагүй гэдгийг үлэн зөвшөөрсөн боловч Арисын гэрт очиод тосгондоо хэрэгтэй хүн болохын тулд бүх зүйлийг сурч судалж илүү сайн зан хийхин тулд хичээнэ гэлээ. Мөн үнийг амжилттай хийж чадсан үедээ дахин хамтдаа амьдрахыг хүсэж байгаа гэлээ. Аав нь үлсээр эргэж хараад түүнийг хүлээж байх болно гэж хариулв. Маркос Гатас хоёр Расселийг тэдэнтэй хамт авч явах болсонд Арис талархал илэрхийлээд Арис Рассел түүнд зүтгэх болсон чухал бишээ гэв. Хамгийн чухал нь тэр гайхалтай авьяастай бөгөөд гол нь түүний нутаг дэвсгэрийн ад иргэд аж аргалтай байгаад тэд харилцаагаа эргцүүлэн сэргээж чадсанд санаа тавьж байгаад л оршино гэв. Гатас Маркос хоёр түүний өмнө сүгдэж түүнийг хамгаалах шилдэг цэргүүд болохоо амласан бол Расселч мөн маш их хичээхэн амллаа. Хэсэг хугацааны дараа Ревен өвдөж Арис өөрийн биеэр тулааны талбарт очиж цэргүүдийн удирдахыг аваасаа шаардав. Учир нь түүний одоогийн байгаа байдлаар бол аав нь тэнд очиод амиа алдах байлаа. Гэсэн хэдий ч Ревен одоогийн нөхцөл байдалд тулааныг орхиж болохгүйгээ татгалзав. 1 жилийн өмнө миссионы захирагч өвдөж нас баржээ. Тэрээр гэрээсэлтэд баг хүүгээ залгамжлагчаараа нэрлсэн байна. Гэсэн хэдий ч ууган хүү Корем дүүгийн гэрээслэлийг хуурамчаар үлдсэн гэж мэддэв. Баг дүүн чадвар муутай гэгдэг байсан тул тулаанд ялж хаан ширээнд цуух эрхийг нь хамгаалсан холбоотуудыг цуглуулж эхэлжээ. Одоогийн байдлаар миссион ууган болон баг хүүг дэмжигчдийн дунд хуваагдаад байв. Энэ байдлыг далимдуулан хөрс зэргэлдэх газар нутгууд халдлагаад эрчимжүүлсэн бөгөөд тулааны талбарт гарах ээлж нь хизээ мэдгүй ирнэ гэдгийг Арис мэдэж байлаа. Нөгөө төгөөр нэгэн сүүх тэрэг Ламбертийн зүг хөдөлж нэгэн охин тэнгэр түүний талд байна гэж хэлэх аж. Ревен Арис дайснаас илүү санаа зовох илүү чухал зүйл байгааг хэлээд түүнийг таахыг хүсв. Тэр бол гэрлэлт байлаа. Үүнийг сонсоод Арис гайхаж тэд хизээ сүй тавьсныг асуув. Ревен түүнийг мэдээгүй байсан юм уу гэд хэдэн хоногийн өмнө ирсэн захидлыг харуулв. Арис бусдаа анхааруулахаар гүйж очиод сүйд бүсгүйгээс нь захидал ирснийг дуулгав. Шарлот түүнийг шоолж өөртөө нь гэрлэхгүй байсан юм уу гэж асуух боловч Арис дөнгөж сүй тавьснаа мэдсэн тул тоглоом тахуу хийх хүсэлгүй байлаа. Асуудлыг улам хурцдгаж үйлчлэгч нарын нэг нь орж ирэн түүний сүйт бүсгүйгийн охин дөнгөж сая хүрлцэн ирснийг зарлав. Арис түүнийг тосож авахаар явах ба өмнөх амьдралдаа хизээч найз охинтой болж үзээгүй тул маш их сандарч байв. Тэр охиныг ямар хүн бол гэхээс маш их сониуч байлаа. Тэгтэл охин гэвлүүрээ авч өөрийгөө хаалшаа филет хэмээх үзэсгэлэнтэйгээр танилцуулав. Арис сүйт бүсгүйнийхээ үзүүлэлтүүдийг хараад мэл гайхсан бөгөөд түүний дипломат харилцааны ур чадвар 100, амбиц нь 80 байгааг анзаарав. Тэр яагаад ийм их амбицтай байгаа юм бол гэж тэр гайхна. Охин маш тайван байгааг анзаарсан ч энэ нь зүгээр сайхан сэтгэл төрүүлэх гэсэн үйлдэл байж магадгүй байв. Тэрээр охиныг хүн бүрийг алж Лоуэнд гэр бүлийг буцааж авахыг оролдож байна гэж төсөөлнө. Тиймээс тэр өөрийгөө хуурдагдахгүй гэж шийдээд түүнийг дотогшорж харштай танилцахыг өрөв. Яг тэр үед Неров Рицийг хараад үл тоомсорлсон байдал гаргав. Гэвч Аалшаа Рицийг тулааны талбарт олон гавьяа байгуулсан. Түүний нэр алдар нутагт нь хүртэл төгсөн гэдгийг хэлж Неровыг зэмлэв. Тэр Неровыг уучлахгүйхийг тушааж Неров уучлахгүйхэд Ари санаа зовлтгүй гэж хэлсэн ч бүх зүйлийг шийдвэрлэн ажилласаар л байлаа. Үүний дараа үйлчлэгч нар түүнийг ухтан авч охин тэдэнд илтгэр талархал илэрхийлв. Арис түүнийг маш боловсон гэдгийг ойлгох бөгөөд хооллох үеэр охин тогоожийн хоолыг магтлаа. Тэр Арис дамныхын орчимд сүмс наалцсныг сануулхад Ариас хичээж уучлахгүй. Харин охин яриаг маш сайн өрнүүлж байлаа. Тэр маш ухаалаг охин хэрхэн харилцахаа мэддэг, ёс зүйд суралцсан, хамгийн гол нь маш үзэсгэлэнтэй. Хэрв Арис хүнийг унших чадвар байгаагүй бол магадгүй аль хэдийн дурлах байсан биз. Охин замдаа Ламберт дайран өнгөрөхдөө хотыг маш үзэсгэлэнтэй гэж бодсноо хэлв.
Арис түүнд хотод дуртай үзүүлэх байсан ч цаг агаар муу байна гэж хариулав. Гэвч Аалшаа удахгүй цаг агаар сайхан болно гэж хэлсэн бөгөөд яг л ид шидчиг муу цаг агаар маш хурдан арилав. Арис гайхаж түүний цаг агаар өдөртөж чаддаг юм уу гэж асуухад охин сүүх тэргэнд явж байхдаа үйлс нүүж удахгүй арилна гэдгийг анзаарсан гэж хариулав. Тиймээс тэд одоо хоттой танилцах боломжтой боллоо. Энэ оронд Шарлотт бүх зүйлийг нууцаар ажиглаж Расселаас энэ охины талаар юу гэж бодож байгааг асуув. Тэр охины гайхалтай гэх боловч баг зэрэг айдас төрж байна гэлээ. Шарлотт түүнийг сайн зүүн цовинтой юм байна гэд өөрөө ч мөн охиныг маш аюултай гэж үзэж байгаагаа хэлв. Арс сүд бүсгүйгээ хотын иргэдтэй танилцуулахаар дагуулan явв. Зарим эмэгтэйчүүд энэ мэдээг тараана гэж ярилцах зур Арс түүнийг аюултай байж магадгүй гэж тэдэнд хэлж чадахгүй гэж бодож байна. Яг тэр үе зарим иргэд шидэт чулуунаас болж маргадаж эхлэв. Учир нь тэдний нэгэн галт чулуу захиалсан боловч худалдаач нь дууд чулуу авчирсан байлаа. Бичгээр хийсэн гэрээ байхгүй үед ийм төрлийн асуудал үүсдэг. Арс энэ газар нутгийн ирээдүйн ноёны хувьд нөхцөл байдлыг зохицуулах хэрэгтэй байсан ч хэрвээ хөтөлбөйтвөл Аалшаа үүнийг далимдуулан ашиглаж магадгүй байв. Аз олоход Шарлотт хөндлөнгөөс оролцсон боловч тэр бүх зүйлийг ид шидээр шийдэх гэж оролцсон тул тийм ч тустай байсангүй. Аалшаа түүнээс тэгэхгүй байхыг хүсээд алдарч Шарлотт мөн эсхийг асуув. Тэгээд түүнийг магтан шүтэн бишрэгчин гэж хэлсэн ч эцэстээ Шарлоттын сэтгэлийг татаж чадлаа. Рассел урам хугарсан байдалтай ажиглаж байх зур Аалшаа Арсаас нөхцөл байдлыг зохицуулахыг зөвшөөрөөч гэж хүсээд хариуд нь Арс түүнд нэг тус хүрэх ёстой болов. Аалшаа маргаанд хөндлөнгөөс оролцож өөрийгөө Лоувент гэр бүлийн ээдүү ноён Арсын сүд бүсгүй гэж тайлбарлав. Тэрээр өөрийгөө танилцуулмагц маргалдагч талууд зогсож Арстай хамт яваа хүнийг хараад баярлцгаав. Дараа нь Аалшаа худалдаачнаас тэдгэр чулуунуудыг худалдаж авч болох эсэхийг асууж түүний нутаг дэвсгэрт эдгэр чулууг олборлох боломжгүй маш үн цэнтэд байдаг тул сайн үнээр авч чадна гэдгийг хэлв. Нөгөөдгөөр тэдний нутагт мөн галт чулуу олборлож болох галтуул байдаг бөгөөд үүнийгээ сайн үнээр зарцуулах байлаа. Ингэснээр тэд асуудлыг үр дүнтэй шийдвэрлэж чадлаа. Аалшаа энэ бүхэн Арсын санаа байсан гэж түүнд гавьяаг нь шилжүүлэхэд Арс маш их гайхав. Тосгоных нь түүнийг нутгийн ирээдүйн ноён хэмээн магтах зур Арс найзууд байсан ч гэсэн цаашид ийм таагүй зүйлсээс зайлсхийхийн тулд бичгээр гэрээ хийж байгааг хүсв. Асуудлыг шийдвэрлсэний дараа Арс түүнд талархаж баг зэрэг ахалгасны дараа Аалшаа маш их зүйлс хурц мэдснэ мөн хол алгасан хэдий цагийг үр дүнтэй өнгөрөөлөө гэж хэлв. Яг тэр үед Шарлотт дахин гарч ирээд өмнө нь сайн байсан ч гэсэн түүнийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш гэж хэлэх боловч үнэн хэрэгтээ тэр зүгээр л хардаж байгаа нь илтвэлээ. Шарлоттыг холдсны дараа Аалшаа өмнө гуйсан тусынхаа талаар ярилцаж болох эсхийг асуув. Арс юу ч болсон бэлэн байсан ч охин зүгээр л түүнээс ямар төрлийн хүнд дуртайг нь асууж зин сэтгэлээсээ хариулахыг хүслээ. Энэ охин юу сэдэж байгааг ойлгож ядан эргэцэж байсан тэрээр ямар нэгэн далд санаагүй чин сэтгэлтэй хүмүүс дуртай гэж хэлэхэр шийджээ. Энэ залууч бас ухаантай байгаа зү. Аалшаа тэгвэл үүнийг чинь анхаарч үзэх болно гэж хэлв. Тэр шөнөд Рицийн бэлтгэсэн чамин хоолыг зоглож Шарлотт хүн бүхнийг дуу алдуулсан шидний үзүүлбэр үзүүлв. Харамсалтай нь Арс Аалшааг юу сэдэж байгааг олж мэдж чадсангүй. Гэхдээ тэр шөндөө тэндээ хоноглох тул маргааш нь бүгдийг ойлгож магадгүй байлаа. Гисэн хэдий ч Арсыг унтахаар орох үед Аалшаа орон дээр нь хөвтөж байх нь тэр. Сандарсан тэрээр өрөөгөө андуурсан эсхийг нь асуухад Аалшаа хаана байгаагаа маш сайн мэдэж байгаа бөгөөд зөвхөн түүний хариу үйлдэлийг харахын тулд нууцаар орж ирснийг хэлв. Тэр өмнө Арсыг чин сэтгэлтэй огтод дуртай гэж хэлснийг сануулад түүнтэй нөөгүй ярилцахаар ирсэн гэлээ. Тэд цай бэлтгэх боловч Арс өрөөндөө охидтой хоёулахнаа байгаадаа маш их сандарч байв. Аалшаа түүнээс өөрийн талаар юу гэж бодож байгааг асуусан нь түүнийг сандаргав. Охин өөрийг нь харсан хүмүүс мэдрэмжээр нухыг хичээсэн ч хэрхэн мэдэрч байгааг нь мэдэрдэг онцгой авьяастайгаараа мөн Арстай анх уулзахад түүнээс хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл нь шижиглэл байсан гэдгээ дэлгэлээ. Тэд дөнгөж сая уулзсан болохоор үүнийг ойлгож байгаа ч үл итгэлцлийг арилгах чадвараараа бахархдаг гэдгээ хэлв. Хэдэн минут ярилцсаны дараа Арс тэр өдөр охины хийсэн бүхэн түүнд шидэг төрүүлсэнгээд яагаад тэгснийг нь асуув. Охиныг маш чадварлаг гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөрөө хүмүүсийн чадвар, хандлага, амбицийн төвшинг харж чаддаг гэдгийг илчилж түүний дипломат харилцаа маш өндөр, харин амбиц нь бусдаас хавгүй илүү байгааг анзаарсан гэдгээ хэлв. Энэ нь охин хийж буй бүх зүйлээ тооцоолдог, үргэлж ямар нэгэн зоригтой үйлдэл хийдэг гэж бодоход хүргэсэн бөгөөд тиймээс түүнд итгэж болох хэсэгтээ эргэлзэж байсан гэлээ. Аалшаа түүний үгийг таслан түүнд эргэлзэхгүй байгаагаа энэ нь түүний зан авирыг тайлбарлаж байна гэлээ. Тэр үнэхээр л амбицтай гэдгийг хүлээн зөвшөөрөхөд Арс яагаад гэдгийг нь асуув. Баг зэрэг ичингүрсэн охин өөрийг нь анх хараад л дурлах гайхалтай ирээг олохыг хүсдэг гэдгийг хүлээн зөвшөөрөв. Арс чимээгүй болмоц охин түүнээс ямар нэг зүйл хэлхийг гуйлаа. Арс дотроо ноёны охин амьд үлдэхийн тулд хүчрхэг хүнтэй гэрлэх ёстой байтал тэр нэлээд дорой нутаг дэвсгэртээ надтай сүү тавьсан шүү дээ гэж бодох зураа энэ нь үнэхээр маш үзэсгэлэнтэй юм гэж хариулав. Аалшаа түүний юу бодож байгааг мэдэж байна гэд Лоувент гэр бүлийн нутаг дэвсгэр жижиг ч гэсэн хэрв Арс чадваргүй нэгэн байсан бол сүүгээ цуслахын тулд юу ч хамаагүй хийх байсан.
Гэвч түүнтэй цагийг өнгөрүүлсний дараа бодлоо өөрчилж одоо түүнтэй гэрлийг хүсэж байгаа илүү. Арс нутаг дэвсгэрэн жижигхэн гэдгийг сануулan үнэхээр итгэлтэй байгаа эсхийг нь асуухад Аалша энэ зөвхөн одоо л тийм байгаа. Учир нь танд асар их нөөц болцоо бий. Таны удирдлага доор Лүвент гэр бүл гарцаагүй маш их цэцэглэн өгчнө гэж хариулав. Тосгоны иргэд түүнд маш их хайртай. Түүний гэр бүлийнхээ нэг хэсэг мэт харж ямар ч хичээл зүтгэл гаргах шаардлагагүйгээр түүнийг жинхэнэ утгаар нь үнэлдэг болохыг охин анзарчээ. Энэ бол ноён хүнд байх хамгийн чухал чадвар байж магадгүй юм. Тэр ч бас Ламбертийн иргэдийн адилаар Арс дассан байлаа. Энэ нь Арсыг маш их сандрагсан бөгөөд Аалша түүнтэй салах ёс хийгээд нөгөө өрөө рүү явлаа. Арс маш их ичиж байлаа. Учир нь түүний хоёр амьдралын хугацаанд анх удаага нэгэн охин түүнд сайн гэдгийг хэлж байхад тэрээр зүгээр л баярлаа гэж хариулсан юм. Нөгөө төгөөр Аалша ч мөн эрэгтэй хүний өрөөнд орж ирчгээд дараа нь зүхтаад гарсандаа ичиж байлаа. Гэсэн хэдий ч тэр анх удаа л хин нэгэн жинхэнэ мэдрэмжийг хэлсэн энэ байв. Маргааш нь охин язгууртнуудын ертөнц үнэхээр аимшигтай гэж бодсоор нутг руугаа буцав. Тэнд хүмбэр худлаа ярьж хизээч бодож байгаа зүйлээ хэлдэггүй. Хэрвээ хэн нэгэн ирэх мэдлэн зандал хэлбэл түүнийг устгахаас огтхонч эргэлздэггүй. Охин хүмүүсийг унсах чадвараа үргэлж үзэн яддаг байсан ч хэрвээ нэг л өдөр хүчрэг ир өөрт нь дорлол энэхүү хувилдаанаар дүүрэн ертөнцөөс мултарч чадна гэж итгэдэг байв. Тэр цагаас хойш тэрээр чадвараа үнэлж эхэлсэн юм. Тэр аль хэдийн бүх муу муухай зүйлийг сурсан байсан тул мэдрэмжээ нууж жүжиглэж сурсан байлаа. Эхэндээ тэр Лүвент гэр бүлд бэр болж очих сонирхолгүй байсан. Тэр хамаагүй өчрөг гэр бүлтэй гэрлийг хүсэж байсан боловч зүгээр сайхан сэтгэл төрүүлж харилцаа тогтоохын тулд тэнд очижээ. Гэсэн хэдий ч оцсныхаа дараа тэр их хичээсэн ч эргэлзээ төрүүлж орхисон. Нэгэн удаа Лүвент хотын гудамж тийм ч таатай биш байгааг тэгээд ийм гуталтай алхахад хэцүү байх болно гэж хэлээд хөлийг нь өгдөхгүй гэсэндээ тос авчирхаар явсан. Яг тэр үед тэр Лүвентийн сайхан сэтгэлийг олж харсан юм. Түүний илдэг зан хязгааргүй бөгөөд хүмүүсийн байр суурь зэрэг зэндагаас огт хамаардаггүй. Түүний хүмүүс түүнтэй яг л өөрийн гэр бүлийн гишүүн шигэ харцдаг бөгөөд охин түүнийг хүрээлэн буй энэ ертөнцөд хомсдуулах мэт татагджээ. Тэр түүнд дурлаж мэдэрч буйгаа илэрхийлсэн. Харин Лүвент түүнийг яг л байгаагаар нь хүлээж авсан юм. Ийм учраас тэр Лүвентийг маш хүчрхэг чадварлаг хүн гэдэгт итгэлтэй байгаа ч түүний сайхан сэтгэл нь өөрт нь төвөг удаж магадгүй гэж боджээ. Тиймээс тэр түүний хажууд байхыг хүссэн юм. Учир нь хэн нэгэн түүнийг ийм үзэсгэлэнтэй ертөнц бүтээхэд саад болохыг оролдвол тэр замдан тэгэлсэн хэнийг ч болов устгах болно. Түүнийг явангууд тэд загтлаар харилцаж ирсэн бөгөөд Лүвент тэдний салсан тэр мөчийг дурсан санана. Лиша түүний хайр сэтгэлийн илчлэлтэд хариу өгөөгүй байгааг дурдсан ч хүлээж авах болно гэж бичсэн байв. Тэр түүнтэй гэрлийг үнэхээр хүсэж байгаа нь тодорхой бөгөөд Лүвент ч бас түүнийг зөв хүн мөн гэдэгт улам бүр итгэлтэй болсоор байлаа. Түүний эцэгч бас өвчнөөсөө нилээд дээрсэн бөгөөд Лүвент энэ амар амгалан өдрүүд үр дүргэлтлээсэ гэж хүсэж байгаагаа хэлв. Гэвч харамсалтай нь эцэг нь дахин үтсэн бөгөөд дайнаас болж маш их суларсан тул хамгийн муу зүйл бэлдэх хэрэгтэй гэх мэдээг сонсов. Лүвент аавынхаа ачийг нь хараахан хариулж чадаагүй л байна даа гэж бодно. Нөгөө төгөөр Арконтесийн цайзад Мишионийн захирагч алгатав. Алуурчин хамгаалагчдад бүслэгдсэн боловч амиа хорлохоор шийджээ. Энэ мэдээ маш хурдан тархаж хэдэн хоногийн дараа Ревен Лишагаас юу болох талаар асуув. Тэрээр зайлшгүй гамшигтай дөхөж байна гэж хариулав. Захирагчгүй болсноор загалгамжлагчийн төлөөх маргаан дээцэгтэй хурж Мишионийн дүүрэг бүрийн удирдагчид дууган ах хүрийн эсвэл баг дүү бас маркийн аль нэгийг дэмжиж талцлаа сонгох хэрэгтэй болов. Ревен Канелийн удирдагчийг Курионыг дэмжих байх гэж бодож байсан бөгөөд хэрвээ тэгвэл Лүвент ч мөн адил замыг даах байлаа. Тэрээр Лимерэ удахгүй тэднийг дуудах тул хизээч тултад бэлэн байхаар айран бэлтгэх хэрэгтэйг Рицэд анхааруулав. Тэр босхыг оролцсон боловч өвчин зөвшөөрсөнгүй. Хэсэг хугацааны дараа Риц Лимерагаас 3 хоногийн дараа Канел цаацад дуудсан захидал ирснийг мэдэгдэв. Тэрээр Ревен хэвтэрт байгаа тул Шарлотт болон тэр өөрөө явж болно гэж санал болгов. Гэвч Лүвент энэ удаад би ганцаараа явна гэж хариуллаа. Энэ хооронд Лиша Лүвентээс мэдээ ирээгүй санаа зовж байгааг би таархуулна. 3 өдрийн дараа Канелийн дүүрэгт залуус цайзад хурч очин хаалган дээр хамгаалагчтай таарав. Лүвент өөрийгөө танилцуулж Лүвент гэр бүлийн төлөөлөн ирснээ хэллээ. Хамгаалагч захидлыг шалгаж үзээд жинхэнэ гэдгийг нь баталсан ч жаахан хүү төлөөлөгчөөр ирсэнд эргэлзэж байв. Гэвч Шарлоттыг хараад алдарт дүлдгүнж гэдгийг нь мөн Рицийг харахад үхлийн элч гэдгээрээ алдарсныг нь танив. Лүвент Рицэд тийм аимшигтай хоч байдагт гайхсан бөгөөд Риц энэ нэр нь өөрийг нь аюултай мэт харагдуулдаг учраас дургүйгээ хэлв. Гэвч тэр үүнийг үүсгэх гэж оролдохгүй байгааг хүн бүр анзаарна. Тэд өөрсдөө Лүвент гэр бүлээс ирснээ баталсны дараа цайзад нэвтрэх хэрэгтэй болсон бөгөөд Шарлотт тэд хамт байгаа тул сандрах хэрэггүйг Лүвентэд сануулав. Яг тэр үед тэднийг ноён Лимерагийн нэрով Менс Ринэ угтаж авав. Тэгэд Лүвент өөрийгөө танилцуулан эцгийнхээ нэрийн өмнөөс ирснээ мэдэгдлээ. Менс аавыг нь өвчтөй байгааг мэдэж байгаа гэд түүний төлөө залбирах болно гэлээ.
Лүвент энэ боломжийг ашиглан түүний үзүүлэлтүүдийг хараад маш өндөр, мөн түүнийг бүх зүйлийн талаар маш их мэдлэгтэй болохыг анзаарав. Месс хамтрагчдынхан жигүүрийн талаар их сонссноо дурдаад энэ цэцэд хүмүүс маш сайхан амьдардаг тухай хэлв. Энэ нь Лүвентийг гайхшруулв. Гэвч Риц Шарлот хоёр талархаж байгаагаа илэрхийлээд гэхдээ тэд зөвхөн Лүвент гэр бүлд л үнэнч байхад хангаарласан гэж хариулв. Тэр зүгээр л харамсалтай юм даа гэхээс өөр зүйл хэлээгүй бөгөөд Лүвент гэр бүл гайхамшигтай газар байх ёстой гэж дотроо бодлоо. Үүний дараа тэрээр тэднийг босод үдирцэгчтэй уулзуулахаар дагуулж яв. Дотогш ороо сандарсан Лүвент хүн бүртээ танилцаж өөрийн эцэг Ревен Лүвентийн нэрийн өмнөөс ирснээ зарлалаа. Бусад хоёр ноён чимээгүй байсан түүнийг улам бүр сандаргав. Тэрээр яг л робот шиг сандал руугаа алхлаа. Тэр робот гэж магадгүй ч бие л биш шүү. Тэгтэл нэгэн халзуун хүн түүнтэй уулзаагүй их удаж гэж хэлснээр Лүвент түүнийг баг багт нь байн хамт тоглодог байсан ноён Карло Орло болохыг танив. Тэрээр Лүвентийг маш том болсныг дурдаад тайвшруулахын тулд жигнэмэг санал болгоход нөгөө төвөөр нөгөө ноён үүнийг ихэд дурамчхан ажиглана. Гэвч Лүвентийг уучлахгүйж эхэлж байтал Ламари өрөөнд орж ирснээр хүн бүр босч толгой бүхийцгэв. Тэрээр тэднийг толгоогоо өргөхийг хүсээд богино хугацаанд дуудсан гэдэж хүрлцэн ирсэн бүх хүн талгаснаа илэрхийллээ. Суусныхаа дараа Арс Лүвент түүний үзүүлэлтийг ажиглаад мөн маш өндөр боловч юр бүсийн зүйлгээ байгааг анзаарлаа. Хэдийгээр өндөр үзүүлэлттэй ч юр бүсгийн зүйлгээ байсан. Эдгээр нь яг л үдирдэгчийн үзүүлэлтүүд байв. Гэхдээ Менстэй харьцуулан харахад тэрээр Ламаригийн дутууг нөхөж чаддаг болохыг ойлгов. Тэд хамтаа зүтгэл улс орондоо хамгийн зөв шийдвэрүүдийг гаргаж чадах нь дамжиггүй. Ламари тэднийг цайзтай дуудсандаа уучлахгүйгээд хэлэх гэж буй зүйлээ өөрөө шууд хэлэх ёстой гэв. Мишониан захирагчийн аллах гарцаагүй дайн өдөх бөгөөд залгамжлалын төлөөх зөрчилдөөнд Каньял ууган хүү Коренийг дэмжихөр болжээ. Тэрээр хэн нэг нь үүний эсрэг байгаасыг асуусан ч бүгд өөрсдийн улс орныг дэмжиж буйгаа илэрхийлв. Мөн тэрээр энэ байдлыг далимдуулан довтлох цуу яриад тархсныг анхааруулад ойртож буй мөргөлдөөнд цэргүүдээ бэлтгэхийг хүслээ. Бүгд зөвшөөрснөө илэрхийлээд тэрээр явлаа. Бусад ордны ноёд ч өөрсдийн хүмүүстэй бэлтгэлээ эхлэхийг даалгав. Залуу Арсаас биеийн зүгөөрөө эсхийг асуусан ч тэр үнэхээр сандарч байлаа. Бүх юм дуусч байтал Ламари түүний зүг дөхөж ирэхэд Арс сандран босч өөрийн байдалтай уучлахгүй. Гэвч Ламари Ревенийн талаар мэдэж байгаа тул санаа зовох зүйлгүй. Түүнд амархан дэргэж хэллээ. Тэрээр Ламберт гэдэг бол Канелийн хувьд жижигхэн нутаг гэдгийг дурдав. Гисэн хэдий ч тэдний хүч чадал нь илүү их байгааг ноён нь харуулж чадлаа. Бас 11 настай хүү эцгээ төлөөлөн ирсэн нь үнэхээр биширмэр хэрэг байв. Тэрээр Лүвент гэр бүл дасар их итгэл найдвар тавьж байгаагаа илэрхийлээд явлаа. Дараа нь Арс Риц Шарлот хоёрт бэлтгэлдээ орох хэрэгтэй гэж хэлтэл түрүүний тэр хачин ир түүний нэрээр нь дуудаж орхив. Арс энэ галзуу хүн хийм бол гэж бодож байтал тэрээр өөрийгөө Ромэн гэж танилцуулав. Энэ нь Арсыг түүнийг Лишагийн аав Ромэн Плет гэдгийг ухаарахад хүргэв. Сандарсан Арс түүнд хэрхэн туслах вэ гэж асуухад Ромэн охин нь түүний бичсэн захидлуудад сэтгэл хангалуун бус байгаа тул ууртай байгааг хэлв. Тэр Арсаас сүүлийн үед охинтой захидлаар харилцах эсэхийг асуухад Арс болж өнгөрсөн үйл явдлын хажуугаар зав гаргаа өгөө ойлголоо. Тэр чадаагүй гэдгийг хэлэхэд Ромэн энэ бүхнээс болоод байдал тун таагүй байгааг сануулв. Гэвч Арс шууд гэртээ очингуудаа түүнд захидал бичгээ амлав. Ромэн охиноод маш тайван хүүхэд гэсэн ч Арстай уулзснаасаа хойш өөрийн мэдрэмжээ илэрхийлж эхэлснээ дурдав. Тэр охиноо Арсад их дуртай байх ёстой гэж бодож байлаа. Охин нь маш угаалаг дуулууртай бөгөөд өөрөө үргэлж завгүй байдаг байсан тул охиноо ганцаарнг нь орхин улс төрийн хэрэгт анхаарлаа хандуулдаг байснаа ч хүлэв. Түүний эзэмшил нутаг язгууртнуудын хоорондох таагүй зөрчилдөөнд байнга оролцдог байсан нь охиныг нь ихэд зовоож байсан байх. Тиймээс өөрийг нь алдаа байсан ч гэсэн охиноо ад жаргалтай байгаасаа гэж хүсэж байгаагаа хэлв. Харин охин нь уураа Арс дээр гаргаад байгаа болтой. Тэр ноён хүн хэдий ч охиныхоо төлөө бүхнээ хийхэд бэлэн нэгэн ажээ. Тиймээс тэр Арсаас уучлалтгав. Тэр Ревенийг ширүүн дайчин гэдгийг мэдэх учраас охиноо түүний хүүтэй хамт байвал аюулгүй гэж бодсон тул энэ сүг зөвшөөрчээ. Иймээс тэр Арсаас охиныг нь сайн харж хандахыг гуйв. Арс сандарсандаа толгоогоо өргөхийг гуйсан ч хэсэг бодсны эцэст охиныг нь ад жаргалтай болгохын тулд бүхнийг хийхээ амлав. Ромэн энэ үгийг нь мартахгүй гэж хэлээд охиндоо ч бас үүнийгээ хэлхийг сануулв. Хэдэн өдрийн дараа тэд Лүвент гэр бүлийн гэртээ буцаж ирээд Арс бүх зүйлийг эцэгтэй мэдээлв. Ревен маш нухацтайгаар ямар ч сануулгагүй явсан гэхэд Арс зэмлүүлэх нь гэж бодож сандарч эхлэв. Гэвч Ревен түүнийг магтлаа. Тэр Арсыг зүгээр нэг хүүхэд гэж бодож байсан ч хүн үнэхээр гайхалтай ажил хийсэн байв. Үүний дараа Арс Лисагийн загтлуудад хариу бичиж эхлэв. Тэр удаан хариу бичсэндээ уучлалт гуйж аавтай нь уулзсан тухайга бас аав нь түүнийг маш их хайрладаг болохыг нь бэлчтэй. Арс хоёр гэр бүл хамтран ажиллаж энэ бүхнийг даван туулна гэж найдаж байв. Хэрэг өөрөө ийм сандарч байхад Лиша охин ямар байгаа вэ гэж бодон санаа зовно. Гэхдээ тэр Ромянд амлалт өгсөн тул энэ дайнд ялж Лишаг хамгаалах ёстой. Тиймээс хэд хоногийн дараа тэр Рицээс өөрийг нь дасгалжуулахыг гуйсан бөгөөд
Харин Риц түүнийг ёстой нэг балбаж өгөх гэн тэр. Риц түүнийг унгаасандаа уучлалтгүй өгч Арс харин ч тулдаж цохилдаад сурах ёстойгоо хэлв. Тэр бэлтгэлээ өргөжлүүлэхийг хүссэн ч Риц тэд үүрийн бэлгээнээс хойш тасралтгүй бэлтгэл хийснийг сануулад түр амрахыг зөвлөв. Гэхдээ Арс бууж өгөхийг хүссэнгүй. Учир нь бүгд бэлтгэл хийж өдрөөс өдөрт хүчрхэгжиж байхад тэр л ганцаараа юу ч сурч сайжраагүй байлаа. Саяхан тэр дөөрэмэл тулаан цэргүүдийг удирдсан ч дайны ямар ч туршлагагүйгээсээ болоод үр дүн нь таархан байв. Хамгийн ноцтой нь жинхэнэ цэргүүд дайрахад тэр зүгээр л хочиагаад нууцчж байгаа байдал байлаа. Тулааны талбар дээр Риц, Шарлот хоёр түүний хажууд байх нь гарцаагүй. Гэхдээ тэр өөрөө хүчтэй байхгүй бол бусад нь үргэлж түүнд санаа зовох болно. Тэд хичнээн явж чадваргүй байгаад ч хатуучан өдөрдөгчгүй бол юу ч хийж чадахгүй. Ийхүү бодол давтан суух зуур Розел гүйж ирээд сайтыг Кумер руу цэргээ өдгсөнийг яралтай мэдгдлээ. Тиймээс Лемерэ цэргээ илгээхийг хүссэн загтал явуулжээ. Кумер бол Гаурлын эзэмшил нутаг. Хэрвээ сайт Мишон руу довтлбол тэдэнд хариу цогцолт өгөх сонголт тун цөөхөн байлаа. Түүгэрч барахгүй тэд хэтэрхий орхон байгаа нь хамгийн тод асуудал. Хэрвээ тэд Кумерийг эзэлж өгвөл Ламбертын жижигхэн газар нутгийг нүд ирмэхийн зууртал үнсэн тов руу болгоно. Эцэг нь ийм байдалтай байхад дайнд явж чадахгүй гэдгийг Арс сайн мэдэж байлаа. Энэ нь тэр өөрөө л явах ёстой гэсэн үг. Гисэнт сандран бусдаа цэргүүдээ хөдлөх ёстойг мөн өөрөө тэднийг удирдах болно гэдгээ мэдгдлээ. Тэгэд бүгдийг нь харшиж цуглахыг тушаав. Риц түүнийг тэнд байгаа нь л цэргүүдэд зориг өгнө гэд ямар ч үед хажууд нь байж анхны тоглоонд нь заавал ялуулах болно хэмээн тангаргаллаа. Тэд хэдийнэ гадаа гарч Арс бүх цэргүүдэд хандан Каньол мужийг хамгаалахын тулд өөрөө тэднийг удирдна гэдгээ зарлав. Гэтэл Ревен дундуур нь орж ирээд түүнийг тулааны талбар руу явуулж чадахгүйгээ хэлв. Тиймээс энэ удаад тэр өөрөө удирдахаар боллоо. Арс эцгийнхээ дайнд явах ямар ч чадалгүй байгааг сануулсан ч Ревен хариуд нь Каньол Ламбертын төлөө өгч чадахгүйдэл би илүү их харамсах болно гэж хэлгэн тэр. Риц үг хэлэх гэсэн боловч Ревен түүнийг дуугаа байхыг тушаалаа. Арс эцэгтэй өөрийгөө суул дорой гэдгийг мэдэж байгаа ч Риц Шарлот хоёр хажууд нь байх учраас гарцаагүй яалт байгуулад буцаж ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа тайлбарлав. Гэвч Ревен асуудал үүндээ байгаа юм бишээ гэж хариулаад хамгийн гол асуудал нь түүнд дайчин хүний дүр төрх байгаагүй байгаад л оршиж байлаа. За ингээд энэ удаагийн part 2 дугаар маань дуусж байгаа тул та хэд маань лайк болон subscribe дарснаар part 3 илүү хурдан гарах юм шүү.